Монголын топ 100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмблэгдсэн Голомт банк Азийн хөгжлийн банктай хамтран 64 сая Америк долларын урт хугацаатай хөнгөлөлттэй санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилтийг хүрээн жижиг дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох юм байна. Эрчим хүчний хэмнэлт, улааны алдагдлыг бууруулах, цэвэр усны хэмнэлт дахин ашиглах, мөн тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлийн төслүүдийг дэмжихээр болсон байна. За нэг нь мэдээж одоо Монголын доктортой хөгжил, за одоо inclusive finance гэж ярьдаг энэ чиглэл рүү зарцуулагдана. За мөн одоо blended finance гэж ярьдаг. За Кампа буюу одоо Канадын засгийн газрын одоо Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан энэ хүү сан, за Азийн хөгжлийн банк, за Голомт банк нийлээд энэ 20 сая долларын нэг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн багцыг энэ хүү одоо гэрээний нэг хэсэг болгож авч байна. За энэ хүү багцад Голомт банк мөн өөрийн одоо бизнесийнхээ өртгөөр бол санхүүжилтээ хийгээд за харин гэр хор холлын одоо чиглэлийг хөгжүүлэхэд, за ялангуяа доктортой ногоон чиглэл рүү хөгжүүлэхэд энэ хүү фанд зарцуулагдана. За нөгөө хэсэг нь болохоор түрүүний хэлсэн за жижиг дунд бизнес эрхлэгч нар, эмэгтэй бизнес эрхлэгч нарт зориулсан ийм одоо санхүүжилтийн гэрээ өнөөдөр маш амжилттайгаар сурагдлаа. Монгол улс эрсдэл суур амьсгал байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас олон төрлийн сорилттой тулгардаг. Иймээ санхүүжилтийн 60 сая Америк долларыг Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн хүсвэрээс харин 4 сая Америк долларыг Аз ТВ-ийн хувийн хвшлийг дэмжих Канадын уур амьсгал байгаль орчны сангийн хөнгөлөлттэй их хүсвэрээс бүрдүүлж байгаа юм байна. We are very happy because this is the first agreement with Golomт Bank. Энэхүү санхүүжилтийн гэрээ нь хэд хэдэн онцлогтой. Азийн хөгжлийн банк болон Канадын хөгжлийн санхүүгийн байгууллага Голомт банктай анхудаа хамтран ажиллаж байна. Мөн Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох зорилттой анхны санхүүжилтийг олгож буйгаар онцлог юм. Нийт 60 сая долларын санхүүжилтийн 40 сая нь уур амьсгалын төсөлд, үлдсэн 20 сая жижиг дунд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдана. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлж уур амьсгалын эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чухал хөв нэмэр оруулна гэж бид итгэж байна. Together with the extensive network of Golomт will allow this fund. It's really such a pleasure to be here today to witness this. Өнөөдөр болж энэхүү санхүүжилтийн арга хэмжээ маш чухал ач холбогдолтой. Канадын засгийн газар энэхүү сан ажиллагад оролцож байгаадаа баяртай байна. Учир нь Канада улс уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй эрсдлийг бууруулах чиглэлээр тогтмол манлайлан ажиллаж ирсэн. Монгол улсад ялангуяа Улаанбаатар хотын гэр орооллын агаар орчны бохирлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байгаадаа бид бахархаж байна. Urban areas of Mongolia, particularly here in Ulaanbaatar. Голомт банкны энэхүү хамтын ажиллагааны хүрээнд доктортой санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчлэгийг өргөжүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаагаа илэрхийллээ. Төслийн үр дүнд санхүүгийн зуучлалын шин сувгууд өргөжиж, банк болон олон улсын түнш байгууллагуудын хамтын ажиллагаа урт хугацаанд бэхжих боломж бүрднэ гэж талууд онцолж байна.